За асуулт гэхээс илүүтэйгээр ийм байгаамаа. Манай энэ аюулгүй байдал гадаад бодлогын байнгын хорооны бас энэ хурал болж байгаа. Тэгэхээр бидний шалгуур бол яг аюулгүй байдалтай холбоотой. Тус байнгын хорооны одоо авч үзэх хамаарах асуудлын хүрээнд энэ асуудлууд явагдаж байгаа. Төсвөтэй холбоотой асуудал. За тэгэхээр яасан гэхээр нөгөө эгийн голын цахилгаан станц гэж баахан яриад исэн маань олон жил гасч байгаад явжээ. Тэгээ энэ дээр бол Монгол Орос чинь тал талаасаа ингээд мөнгө гаргаад явах байсан чинь тэр төсвөнд жишээлбэл 1 тэрбум төгрөг хасагдсан юм байна. Хөлийн усны хилцээрийн мөнгө хасагдсан. Яг томьёог ингээд аваад үзэхлээр оюун газар бол 46 тэрбум төгрөг, ус цагуурын орчны шинжилгээний газар 60 тэрбум төгрөг, усны агентлаг 5 тэрбум гаруй төгрөгтэй. Тэрнээс урсгал зардал 2.4 тэрбум төгрөг нь бол үлдээд 2.9 тэрбум нь хасагдсан. Тэр дотор ч нь болохоор энэ эгийн голын хөлийн усны хилцээрийн нөгөө хэрлэн тоонт монтой холбоотой нөгөө стратегийн буюу 14 мега төсөлтэй холбоотой төсвүүд хасагдаж. Тэгээ яг энийг бол эн чинь бас нөгөө бидний бас аюулгүй байдалтай холбоотой сэдв учраас одоо байгаа дүрмийн дагуу бол эн чинь нөгөө нэг төсвөөс дотор нь гүйлгэж авах гэдэг шүү дээ. Тэнгүүд бол яг энэ нэг ой юм уу ус цагуурын газраас юм уу гэдэг төвлөн дарга яг энийг би эргээд асууж яана л да. Тэгээд энийг бол яг энэ холбогдох нөгөө төрийн захиргааны төв байгууллага яамныхаа сайттай ярьж байгаад ажлын хэсэгт энийг санал болгож оруулъя гэж бодлоо. Ажлын хэсэг санал байдлаар оруулаад ингээд судлаад үзье гэдэг талаас нь яханы протоколд энэ саналыг бас хэлмээр байгаа юм. Тэгэхээр түрүүний л нөгөө ярьсан эренбийн асуудал болчиход байгаа байхгүй юу? Магнас өрн дарга. Одоо яг нөгөө сүүхэтээ нэгэн төсвөө авч үлдчихэж байгаа юм шиг үгүүнүүд нь ингээд гээгдэх гээд байгаа юм шиг юм болчиход. Тэгээ нөгөө энэ сангийн сайд руугаа болохоор хасчлаа гэдэг. Энэ хүн чинь субъектив хасалт хийхгүй байгаа шүү дээ. Яа тэгэхээр ингээд тан гэж бүгдээрээ улс төр хийж шахачаад хасас тансныхын дараагаар болохоор чи танчлаа гэдэг байдлаар дайраад иж болохгүй гэсэн санал. Тэгэхээр л түрүүний саяны энэ Бацмүрэл гишүүний хэлээд байгаа ч тэр ер нь энэ зарчимчин ер нь бол эренбийн асуудал. Чавхан сайдаа тийм биз дээ. Энэ эренбийн тодорхой болоод тэр үндсэн аюулгүй байдлын 6 шалгуурт нийцүүлээд энийг хийчих юм бол хин хиндэ амар төрийн бодлогч нь тодорхой болчвол хин эндэл амар болчиход байгаа байхгүй. Тэр энийг ер нь бол юмны учир сумны занг магнас өрн дарга тань дээр л очиод байгаа ш. Та одоо манлайлалтай байж энийг хэдий ч нэ хурдан хийж чадна, төдий ч нэ учиг хурдан тайлагдана гэсэн үг. Сая одоо ингээл юунд чухал биш юм бэхэр бас хэцүү. Улс төрчдийн амнаас эн чинь гаргад амир хэцүү болчиход байгаа байхгүй. Эн чинь тойргоо сонгогдсон гишүүд байгаад байдаг. Тэгээд энэ чинь бас шууд хүйтэн локкоор хэлэхэд хэцүү болчиход байдаг. Тэр дараагийн юмнууд дээр л энийг та хурдан гаргаж өгөөрэй гэдэг дахиад санал хэлчихье. Гэх мэт ингээл бид нар лөө бол ингээл баахан зовлоо ярьсан хүмүүс байгаад байдаг. Алинд нь үгүй, алинд нь тийм гэж хэлэх нь бол бидний мэдхгүй юм болчиход байгаамаа. Тэр энэ дээр бас та анхаараарай л гэж хэлье.